Снег летит, замело. Цас будран, салхитатуулан засаар бүрхэгдэн. Шинэ жил айлчлан ирэхэд багахан хугацаа үлдлээ. Улаан үдийн зүрхэнд зөвлөлтийн тал байд. Баярын бэлтгэл аль хэдийн эхэлжээ. Энд явган хүний урсгалын оронд хаалт тавьж, удахгүй хүүхдүүдийн зорих мөсөн цайз, мөсөн гулгуурын толгод босно. Харин одоохондоо хотынхон алхах замаа төр зур өөрчлөх хэрэгтэй болох нь. Гэхдээ үүнд бас нэг өвлийн ичид. Хүлээлтийн догтлол бий. Хүмүүс төв талбай мөсөн хотгоноос юу хүлээж байна вэ? Гацуур, тоглоом, бяцхнуудын гул сур. Энд хүүхдүүдийн тоглоомын бүс бий болоосай. Оргил цагаар энд аюулгүй байгаасай. Хүн өхөл хөдөлгөөн их болдог штэ. Бас тоглоом нь хүн бүрд хүрэлцээтэй ахиухан байгаасай да. Гялцаал болж гялалзаасай. Харанхуй биш гэрэл гэгээтэй байгаасай. Гэрэлтэй байх тусмаа гоё. Зөвөө. Энэ жилийн гол сэдэв бол байгаль нуурын аялал, хотхоныг цагаан өвгөн мөсөн бууз болон бусад сэдэвчилсэн дүрслүүдээр чимэн. Харин уламжлалт өвлийн өвгөн цасаа охины баримлууд, одтой тэнгэр, гэрлийн инсталляц, мөн том гэрэлтдэг бөмбөлөг энжилж байрнаасаа буухгүй. Гол онцгой элементээр омбол загасны дүрстэй төр саналуудыг тавихаар төлөвлөжээ. Манад мөсөн отхны ажлын хамгийн ачаалттай үе эхэлж байна. Талбай бүхэлдээ торон алдар хаагдана. Иргэдээс хаалтыг дайрч зам товчлох гэж оролдохгүй байхыг хүсье. Ажил үргэлжилж байгаа тул амь нас эрүүл мэндэд аюултай юм шүү. Мөсөн хотхныг хотын төсвөр болон ивент тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр байгуулнаа. Өвлийн улиралд зөвхөн мөсөн хотхон гэлтгүй төв талбайгаас форум худалдааны төв хүртэлх алюминий модтын замч гялалцсан. Эдгээр модод анх 2019 онд гэрлэн чимэглэлтэй болсон бөгөөд тэр цагаас хойш нэгэн төрлийн уламжлал болжээ. Горсбитийн ажилтнууд энэ жил нийт 100 гаруй модыг дулаахан өнгийн LED малгайн дэрлэлээр чимэглэх ажээ. Я приехала на свою землю. Өвгдээцийнхээ их газарт ирж айдас авлаа. Бид айдас авшигын талархан хүлээн авлаа. Энэ ном судар биднийг хамгаалж яваг. Нас оберегают. Тамара Владивостокоос иржээ. Охин Юлиагийнхаа хамтаар анхудаа бурайдад хөл тавьж байгаа нь энэ юм. Эцгийнхээ төрлөх нутагт ирэх болсон шалтгаан нь про эмэгтэйчүүд бүсийн нэгдсэн хөдөлгөөний бүх Оросын уулзалтад оролцох явдал юм. Эерэг эрч хүчтэй эмэгтэйчүүдтэй бүтэн жилийн турш харилцсан нь үр дүнгээ өгч төлөвлөсөн 100 хотоос хортон очиж сэтгэлээ зориулсан ажлаа эхлүүлжээ. Я подумала, чем я могу заняться? Би өөрөөсөө чи юу хийж чадах вэ гэж асуусан. Ингээд би өөрийн хороог байгуулсан. Миний нэр үнэхээр гоё. Холбооны проект ихтэй 50 нэмэх хатагтай нар. Маш гоё төсөл. 6 дугаар сард би энэ хороог удирдах эхэлсэн. Өнөөдөр бид 120 эмэгтэйтэй болсон. Как модератор. И вот на сегодня нас 120 человек. Охин Юлия гэр бүлийн өвийг хадгалах төвийг удирддаг. Тэд хүүхдүүдийг гар утснаас холдуулж, үе хоорондын дотн уур амьсгал бүрдүүлэхийн тулд уран сайхны мастер классууд зохион байгуулдаг. Наталья хадаасан дээр зогсох бясалгал заадаг. Светлана гэрэл зурагт дурлсан. Марина нийл цэцэг тарьдаг. Хэрв танд сэтгэлийн хат байхгүй бол таны бүтээсэн тогтолцоо хизээ нэгэн цагт нурна. Харин дотоод анхаарлаа чиглүүлж чадвал бүх зүйл зохицолтой болно. Өрхийн ажил хүүхдүүд, ажил мэргэжлийн дунд эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, шатаахих бүхнийг амжуулахыг хүсдэг. Гол дүрэн бол хэн нэгнийг шүүмжлэхгүйгээр өөрийнх нь дуу хоолойг сонсох, дэмжлэг үзүүлэх. Одоо энэ хөдөлгөөнд Орос даяар 100 мянган гаруй эмэгтэй нэгдээд байна. Бүртгэл нь албан ёсны сайтаар явагддаг. Харин өнөөдөр хамгийн идэвхтэй зоригтой төлөөлөгчд Улаан удад иржээ. Хөтөлбөрт Самбилбийн музей үзэсгэлэн датсангаар айлчлал байгаль руу аялах аялал багтжээ. Байгаль дээр тэд удмын хүч гэх тусгай бэлтгэл хийх бөгөөд энэ нь цаашдын бүтээх бүхэнд нь хүч урам өгөх ёстой юм. Елена Краснопеева, новости дня.
Энэ бол миний олон жилийн мөрөөдөл. Багаасаа мөрөөдсөн юм шүү дээ. Герман Мазуренко дотроо удаан тээж ирсэн мөрөөдлөө биелүүлэх мөч иржээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард тэр зүгээр тоглоом маягаар дартсын зурагтай футболкон дээр өөрсдийнхөө төрхийг нэмээд үзсэн нь анхны алхам байв. Гэтэл тэр тоглоом жинхэнэ бүтээлч ажлын эхлэл болж Герман найзуудтайгаа хамт илүү том зүйл хийхээр зоржээ. Эрхүүгийн түүхэнд дуртай тэрээр шин цуглуулга энэ хотод зориулж 1661 гэж нэрсэн нь эрхүүгийн острог байгуулагдсан он юм. Анхандаа ийм загвар хэн нэгнээс сонирхлыг татна гэж тэр огт бодоогүй. Энэ цуглуулга гарснаас хойш жинхэнэ гал ассан. Бид бараг 50-аас 60 ширхгийг нь ингэж зарсан шүү. Олон ширхэг гаргаагүй. Огт зарагдахгүй байх гэж бодсон учраас тэр. Гэтэл бүгд зарагдаад эхэлсэн. Хитэн бараа ирээд л шууд дуусчихна. Ингэж явсаар яг тоогоо бас хэлж мэдэхгүй юм байна. Германы баг 4 хүнтэй тэд өөрсдийнхөө дизайны базар бүлэглэл гэж нэрлэдэг. Энэ нэр нь найзуудын дунд байнга хэлэгддэг нэг дэмий үгнээс үүссэн гинэ. Германы нэгэн үзэл нэгт нөхөр бол Борис Мариев. Тэр бол санаачлагч, зураач, техникийн хүн. Тэд хамтдаа жишээг нь зурж, принт бүтээдэг гинэ. Хэдхэн сарын өмнө хүртэл хэвлэлтэй гадуур захиалдаг байсан ч өөрсдийн хөдөлмөрөөр термопресс судалж авчээ. Ингэж ажилдаг гэдгийг ч бидэнд харууллаа. Он закрывается. Хаагаад 15-аас 30 хором хүлээн. Цамцсан дээрх зургийг халаагаад цамцсан дээрээ буугаад бүтээгдэхүүн маань бэлэн боллоо гэсэн үг. Там остается наше изделие. Багийн ихэнх чөлөө цаг нь шин загварын хэм маяг боловсруулахад зарцуулагддаг. Тэдний хувьд хамгийн чухал нь хүн бүр өөрөөсөө эрхүүг би юу гэж бодож сандаг вэ? Миний хувьд ч тэдний бүтээлүүдээс танил зүйл олон харагдаж байлаа. Дизайнерууд хотын тээврийн түүхийг цуглуулгатаа шингээжээ. Ленинский дүүргийн иргэдийг сайн мэдэх Паз автобус энд бий. Ирэх чөлөө хурд мөрөөддөг эрхүүчүүдийн метрогоор ажилдаа очдог ирээдүй гэж ойж хувирсан загварч байна. Юмыг яаж мэдэх вэ? Магадгүй нэг өдөр биелэх юм билүү? Удамж хуучин модон байшингууд эрхүүгийн таних тэмдэг болсон архитектур зэрэгэстэд онгодоо хөвөлдөг байна. Хотын өнгө төрх, зүүн Сибирийн түүхийн олон элемент загваруудаар нь дамжин амилж байна. Эрхүүгийн хэв маяг зарим уран бүтээлчдийг ч татаж тэд базарын хувцастай тайзан дээр гарч байжээ. Харин нутгийн иргэдэд бол өөрийн хотын өв соёлыг дахин харах, анзаарах боломж юм. Энэ бол Европ байшин. Янзлж зассан. Үнэхээр сайхан зассан байгаа юм. Янз бүрийн том нүсэр дүрслэлтэй энэ хөдөлмөрийг засаж байхдаа ч залруулсан байгаа юм а. Тиймээс эрхүүгийн оршин суугчийн хувьд үнээс татгалзаж болохгүй юм. Саяхан дизайнерууд зарим хувцас хүүхдийн асрамжийн төвд бэлгэлжээ. Германы багийг цаашид шин сорилтууд хүлээж байна. Тэд өөр форматын цоошин цуглуулга гаргах төлөвлөгөөтэй байна. Харин 1661 брендийг ирээдүйд улсын хэмжээнд таниулах нь тэдний том зорилгын нэг юм. Что такое настоящее богатство? Жинхэнэ баялаг гэж юу вэ? Эрхэм тансаг эзүүс биш, харин хүмүүсийн ой санамж, ур чадвар, уламжлалт хадгалагддаг соёлын өв билээ. Өвөр байгалийн хязгаарт ийм эрдэнэсийн сан гэж хэлж болох өмч бий. Энэ бол бит бус өвийн бүсийн бүртгэл. Энэ 7 хоногт энд 3 өв нэмэгдлээ. Бүгд ард түмнийхээ үнэн түүх, амьд уламжлал юм. Эхний өв бол зүгээр нэг технологи биш, жинхэнэ урлаг юм. Тэр бол камус хийх арга. Хандгай бугын хөлний ширээр гар аргаар хийсэн уламжлалт готол. Унти, үндсэн материал. Унты ручной работы. Эхлээд чирийг бүрэн авна. Хатаан дараа нь боловсруулна. Дахиад хатаан дараа нь ойж эхэлдэг. Эхлээд энийг харна. Бугын шир доод хэсгээс нь тайрч аваад сүү урил хэрэг болно. Тэгээд түрхэнэ. Дотор талыг нь үү? Тэмээ. Шир зөөлрдөг юм. Тэгээд аваад дотор талаар нь эргүүлж мушгина. Үсийг нь унгахгүй гэж тэр юм. Ингэж нухаж эхэлнэ. Зөөлртөл нь нуханда 100 утсаар ойж болдог болтолно. Вторым сокровищем Хоёр дахь өв бол агийн бурайдуудын өв. Энд зөвхөн нэг эд үлгийн зүйл бус гүн утгатай соёлын бэлэгдэл багтжээ. Бурайд дээрээ буюу модон дээр зүгээр нэг унтлахын хэрэгсэл биш. Сүд бүсгүй гол бэлэг, гэрийн гал голомтын бэлэгдэл юм. Үүнтэй зэрэгцэн бурайдын сүхэлгээ буюу уламжлалт сүү тавих ёслолыг танилцууллаа. Эрхэм ёслол нарийн ёс зүйтэй өв соёл болох энэ зан үйл мартагдах ирмэг дээр байсан ч одоо албан ёсоор хамгаалтанд авлаа. официальный статус и защиту.
Хүмүүс ирэхдээ хинч мэддэггүй юм шиг дүрсгэн. Гэвч хүлэн авч буй таал хідэн өдөр бэлтгэж дэлгэр ширээ заасч тахилын ширээ хүртэл байрлуулсан байдаг. Бэрийн тал гэртээ ирэхэд тэднийг хинч өгөхгүй. Дотор ормогц ёс заншлын дагуу хүчлтэй байдлаар хаа хурж явах хүмүүс вэ? Юу хийж явнаа гэх зэргээр асууна. Харин хөргөний тал бид төөрчгсөн бололтой гэх маягаар хариулна. Организаторами заседания региона... Энэ үйл явдлын зохион байгуулагч нь өөр байгалийн хязгаарын ардын урлагийн сургалт арга зүйн төв юм. Мэргэжлийн зөвлөл 3 өвөгч асуудалгүйгээр бүртгэлд оруулахыг дэмжижээ. достойны быть внесенными в реестр. Бүс нутгийн каталогоос эхлээд улсын хэмжээний биет бус өвгийн каталогт оруулах хүртэл мэргэжлийн зөвлөл ажилтдаг. Энэ бүхэн бол манай ард түмний соёл уламжлал, түүхийг хамгаалахын төлөө юм. Теперь у Забайкалья... Энэхүү өөр байгалийн хязгаар нутаг камусаар гутал хийх эртний арга бурайд дээр сүй тавих зан үйл зэрэг аль бие ёсоор баталгаажсан амьд өвтэй боллоо. Ардын ур ухаан амьд уламжлал одоо хамгаалагдаж дараагийн үедээ өвлөх боломж бүртлээ. бурятского сватовства. Александр Шанин установил... Алабайскын санваартан Александр Шанин тухайн спортоор шинэ дэлхийн рекордыг тогтоолоо. Элиста хотод болсон тэмцээнд тэрээр 10 кг жинтэй гири 17 цагийн туршид 8888 удаа өргөсөн байна. Тэрээр 11-р сарын 6-нд өглөөний 10 цагаас эхлэн дараагийн өдрийн өглөөний 4 цаг хүртэл өргөж, богинохон хитэн завсарлага болон нэг удаагийн хөнгөн зуушны амралт хийсэн байна. Тамирчны хэлсээр 8888 гэдэг тог санаандгүй сонгоогүй. Эх орны дайнд ялалтын 80 жилийн ойд зориулсан билетлийн тоог нэ. Шанин энэ амжилтаа санваартнуудад болон найздаа зориулжээ. И своему другу. Энэ бол бидний 12 дахь рекорд. Бүрдэх болтугай бүрдэн гэдэгт би итгэлтэй байна. Сүүлчийн рекордод 4-7-тоогоор төлөвлөсөн байсан юм. Тэр үед гир 12 кг байсан. Харин энэ удаа яагаад 10 кг болсон бэ гэдгийг би тайлбарлая. Энэ рекордыг Александр Невский, Ариу Архангел Михаил, мөн Петр Ян хэмээх тэнгэрлэг эвээгчдэд зориулсан юм. Тэр сүүлд хэд хэдэн ялагдал хүлээсэн тул түүнд урам өгөхийг хүссэн юм. Би хүмүүст сайхан санагддаг утга бүхий тоог зориуд сонгосон. Халимгийн бүгд найрамд хулсад гэрийн спорт хөгжөөсэй. Хүмүүс эрүүл амьдралтай, сайн сайхан, аз жаргалтай амьдраасай гэж хүсэж байна. Жили хорошо, качественно и счастливо. Северо-восток Китая... Бүгд найрамдагтад ард улсын хойд зүгт орших хамгийн хүйтэн бүс нутаг нэгэн цагт улсынхаа томоохон хүнд үйлдвэрийн төв байжээ. Гэвч сүүлийн 30 жилийн эдийн засгийн өсөлтийн үеэр үйлдвэрүүд хаагдаж, хөрөнгө оруулалт болон хүн амын их хэмжээний шилжилт хөдөлгөөнтэй нүүр тулсан юм. Үйлдвэрлэл хумигдахад орон нутгийнхан амжиргааны шинэ гарц хайж эхэлжээ. Мөсөр дүүрэн ертөнц, цасаар бүрхэгдсэн далай. Би Харбины цас мөсний ертөнц шоуны хөтлөгч байна. Үйл бүжиглэхийн утга учир юу вэ? Та хөлөрсөн ч буцаад шууд л хөрнө. Энэ бол Харбины романтик. 2022 оны өвлийн олимп Бээжинд болсон ч түүний нөлөө хойд зүгт шинэ урамсгал авчирлаа. Улс даяар өвлийн спортын эрэлт сонирхол огцом өссөн. Харбин зэрэг хотууд энэ боломжийг ашиглаж, хүйтнийг зорин ирдэг жуулчдын шинэ төв болон хувирсан юм. Харбины амжилтыг хойд зүг даяар тэмдэглэж байна. Энэ бол чин сэтгэлийн баяр. Биднийг олон жил тоодоггүй байсан юм. Харин одоо бидний оддын цаг ирлээ. Бид Харбиныг хамгийн сайхнаар харуулна. Хотын нэр хүнд өссөнөөр над мэтийн жирийн хүмүүст ч боломж нээгдэж байна. Харбин бол одоо боломжоо олж авдаг нутаг юм. Өвлийн спортын эрэл нэмэгдхийн хэрээр тусгай тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид мөн бүтээлч мэрэгжилтнүүдэд шинэ зах зээл бий боллоо. Цас мөс бол үнэлшгүй баялаг. Хятадын хойд зүгийн бүсэд хангалттай бий. Давуу тал бидний гарт байна. Хэрхэн зүй ашиглах нь л чухал. Хуучны хэвшмэл ойлголтыг даван туулж Хятадын хойд зүг шин дүр төрхийг амжилттай зогслоож байна. Өвлийн соёл инновацийн төв хэмээх энэ шинэ үнэмлэхүй имиж нь хүйтнийг саад биш харин хөгжлийн шинэ боломж болгож чаджээ. Бескрайнее море зеленое. Тасралтгүй үргэлжлэх ногоон хулсан далай энэ бол Хятадын зүүн нутгийн Жэжа мужийн жижиг анци суурин. Одоо хүмүүс энэ газрыг хулсны орон гэж нэрлэдэг. Учир нь хулс энэ жижиг хотыг жуулчдын нүдэнд онцгой үдсгэлэнтэй болгожээ. Өдгөө Панчунлин жуулчны байр ажилуулдагч урд нь өглөө бүр ханахуд босож, орой бүр шөнө оройтож ирдэг уурхайн ажилчин байж. Итгэмээргүй мэд хасанагдагч эндхийн энэ ногоон тал хөндөй бүхэн хэдхэн жилийн өмнө уурхай байжээ. Были шахты.
Бид өмнө нь уурхаагаас чулуу зөөдөг байлаа. Өглөө үүр цайхад гарч орой харанхууд л гэртээ ирдэг. Царай төрхмийн тоос тортог болсон байдаг учраас 2 саарал мөттэй панда баавыг санагдуулдаг байсан гэж хэлж болно. Ямар ч ирээдүйгүй өдөр шөнөгүй хүн хөдөлмөр л биднийг хүлээж байв. Тиймээс залуучууд нутгаасаа дайжахыг хүсдэг байсан юм. Харин одоо бид дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хүлээн авч сууж байна. 20 лет назад город Анци хотын өөрчлөлт 20 жилийн өмнө эхэлжээ. Уурхай үйлдвэрүүд ээлж дараалан хаагдаж 10 жил хүрэхгүй хугацаанд газар нутгийн экосистем бүрэн сэргэж байгаль өөрийгөө шинээр нөхөн төлчихжээ. Өдгөө Анцийн эрүүл байгаль орчин бол хөгжин цэцэглэх эдийн засгийн үндэс гэдгийг амьдрал дээр баталсан модель юм. экономики, которая меняет жизнь людей. Хамгийн том өөрчлөлт бол бидний орлого. Өмнө би 1 жилд хэдхэн мянган юан олдог байсан бол одоо түүнийг ганцхан өдөрт л олж чадж байна. Би өөрийгөө үнэхээр аз жаргалтай амьдарч байгааг мэдэрч байна. В Анзи люди теперь Өнөөдрийн Анцид хүмүүс тайван эрүүл тогтвортой амьдралыг туулж байна. Ирээдүйн сайхан боломжийг байгаль өөрөө бүтээдэг гэдгийг энэ жижигхэн хот тодоос тод харуулж байна. Илона Ленард, Сижитян.